Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахтай холбоотой асуудал дээр холбогдох байгууллагууд анхаарч байгаа. Нийслэл ер нь бүх зүйл дээр орж ажиллаж байгаа. Орохоос ч өөр аргагүй байгаа. Түгээлт, борлуулалт, карт дараахаас эхлээд одоо шуудаалах, завуутлах, үйлдвэрийн шугамын үйл ажиллагаан дээр хяналт тавих гээд нийслэлийн мэргэжлийн хяналт, нийслэлийн одоо холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Цаашаа бол энэ үйл ажиллагааг бид нар эхний 1-2 жил төр нийслэл оролцож байж хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, за тогтвортой хэрэглээнд нэвтрүүлэх одоо энэ асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Түлштэй холбоотой олон хүндрэлтэй нөхцөл байдал бий. Энэ зүгээр одоо нэг харж байгаа шиг сайхан түгээгээд эсвэл нийлүүлээд тэгээд утаагүй болчихж байгаа асуудал ерөөсөө биш. Энийний цаана асар их хүндрэл, бэрхшээл, нийслэлийн хэмжээний бүх одоо байгууллагуудын удирдлагууд 24 цагаар жижүүрлж ажиллаж байгаа. Онцгой горимж шилжүүлж. Бүх агентлагийн дарга, газар хэлц, сарья байгууллагын дарга нар шөнө болгон, өдөр болгон 24 цагаар ээлжилж ажиллаж байна. Орлогч дарга нар бүгд өдөр болгон бас хяналт тавьж 7 хоногт ерөнхий менежертэйгээ орлогч дарга нар бас хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ дээр нийлээд нийслэлийн төрийн захиргаа, орон нутгийн одоо засгийн байгууллагуудын 4,000 шахуу ажилтан албан хаагчид бас одоо байнгын хяналт тавьж ажиллаж байна. Хорон засаг дарга, хэсгийн ахлагчид бий. Өшөө сайн хяналтаа чангаруулах шаардлага ба зохион байгуулалтаа сайжруулах зайлшгүй шаардлага бий. Тэр одоо болох хүндрэл бэрхшээлийг бид бас тоочоод тийм шаардлагачгүй, боломжгүй учраас бол аль болох талаас нь одоо өдөр шөнөгүй бүгд ажиллаж байгаа. Ер нь зүгээр энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой асар их татаас хөнгөлөлтийг засгийн газар нийслэлээс гаргаж байж өнөөдрийн 150 мянган төгрөгөөр үнийг барьж байгаа. Тээвэрлэлт, түгээлт, нийлүүлэлт, ачаалт үйл ажиллагаа гэдэг. Явцын дунд энэ үйлдвэр өөрөө нийлүүлэлт, түгээлт, зах зээлийнхаа зарчмаар аж ахуйн тооцоогоор ашиг орлого дээр үндэслэлж үргэлжилж хөгжиж явах ёстой гэж бодож байгаа. За ямар ч байсан эхний одоо 1-2 жил 2 жилээс доошгүй хугацаанд бол энэ дээр бид нар бүр бүх талын анхаарлаа тавьж ажиллахаас өөр ямар ч одоо арга зам байхгүй.